Сайн байна уу? Та бүхэнд өнөөдөр нэг бяцхан зөвлөгөө өргөхөөр бэлдсэн байна. Тэгэхээр энэ зөвлөгөө маань юутай холбоотой вэ гэхээр англиар уншсан болон бичсэн зүйлээ өөрийн үгээр илэрхийлэх шаардлага одоо маш их гардаг. Тэгэхээр энэ үед бол таны үгийн баялаг болон өгүүлбэрийн бүтцийн олон төрлийг мэдэх юм зайлшгүй шаардлага гардаг. Тэгэхээр яарсан үед те одоо цаг нь тулсан үед одоо яаж өөрийнхөө одоо өгүүлбэрийн өөрийн үгээр одоо илэрхийлэх үгийн баялаг байхгүй те ингээд тулгамдсан үед одоо танд туслах нэгэн вебсайтыг би санал болгох гэж байна. Тэгэхээр энэ вебсайт бол үнэгүй ашиглагддаг. Тэгээд та бүхэн эхний вебсайтыг хараарай. Нэгд paraphrasing тэгээд энэ дундуур зураас tool.com гэдэг вебсайт байгаа. За энэ вебсайт маань яг гэхээр 10,000 хүртэлх үгийг нэг дор энэ paraphrasing гэдэг одоо Google Translate-тай ойролцоо. Гэхдээ чанарын хувьд бол хамаагүй илүү ийм вебсайт байгаа. Хүртэлх үгийг оруулаад за би энэ дор бол нэг жишээ өгсөн байгаа. Богино өгүүлбэр оруулаад тэгээд үр дүн нь болохоор таны оруулсан өгүүлбэртэй ойролцоо утгатай тий одоо адилхан утгатай юм өгүүлбэр гарч ирдэг ийм вебсайт байгаа. За тэгэхээр би энэ paraphrasing.com гэдэг лөө I'm going to the countryside гэдэг өгүүлбэрийг оруулсан байгаа. За оруулаад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. I'm not a robot гэдгийг та заавал чеклэх хэрэгтэй те. Робот биш гэдгээ одоо үг оруулаад шалгах болгондоо энийг ингэж чеклэх хэрэгтэй юм байлээ. За тэгээд ингээ оруулангууд үр дүн дээр нь ийм одоо өгүүлбэр гарч ичээ. I'm heading off to the open country гэдэг. За тэгэхээр энэ бол та үр дүнгээс нь ингэж харж болно. Өгүүлбэрийн бүтцийн хувьд бол нэг өөрчлөгдөхгүй ерөөсөө. Энэ дээр юу өөрчлөгдөж байгаа гэхээр тухайн үгтэй ойролцоо утгуудыг л яг энэ өгүүлбэрийн бүтцээр гаргаж ирдэг байдаг. Дийлэг тохиолдолд. За тэгэхээр энэ жишээлбэл going to гэдгийг heading off to гэж энэ бол маш гоё одоо ойролцоо утгатай үг байна. Хөдөө явах те явах head off to явах гэсэн утга яг адилхан утгатай. Countryside хөдөө явахыг бол open country гэдэг хэрэглэх тохиолдол нь бол жоохон өөр. Тэгэхээр та одоо өгүүлбэр оруулаад энэ өгүүлбэрийн одоо дүүцэх өгүүлбэр нь те өөрөөр хэлбэл англиас англи руу орчуулж ин гэсэн үг л те одоо өгүүлбэрийн бүтцийн хувьд юм уу дүрмийн хувьд ямар нэг алдаа байна уу гэдгийг хараад мэдэх тийм одоо төвшөнтэй байх хэрэгтэй. Тэгэхээр дунд болон дундаас одоо миний бодлоор нэг дээш шатны хүмүүс ашиглавал илүү тохиромжтой байх. Тэгээд энийг бол ямар үед ашиглах вэ гэхээр сая би хэллээ те. За тэгээд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ зохиогчийн эрхийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр та хүнээ битсэн юм уу, ярьсан зүйлээ яг тэр чигээр нь хуулаагүй ч гэсэн баг зэрэг өөрчлөөд хуулсан байна гэдэг бол одоо plagiarism гэдэг те одоо нөгөө нэг юм хуулбарлсан одоо зохиогч ирэхгүй хуулбарлсан хэрэгт орох магадaltaй. Тэгэхээр энийг бол жоохон болгоомжтой ашиглах хэрэгтэй. За тэгэхээр ийм вебсайт байдаг turnitin.com гэдэг. Энэ болохоор яадаг вэ гэхээр таны одоо бицэн одоо юу гэдэг курсын ажил ч юм уу, магистрийн ажил ч юм уу одоо ямар нэг одоо өмнө хийсэн судалгаанаас хуулбарлсан зүйл, адил төстэй зүйл бэ нү гэдгийг шалгадаг ийм сайт байгаа. Тэгэхээр энэ сайтыг гэхдээ ашиглах нэг өөрчлөлт нөхцөл нь болохоор та заавал одоо яах хэрэгтэй. Заавал их хувийнх нь нэрийг мэдчихэж энэ шалгах боломжтой юм байлээ. Тэгэхээр бас та одоо судалгааны ажлаа өгөх гэж байгаа бол энийг бас зөвхөн өөрт санаа авах маягаар энийг ашиглах хэрэгтэй. Тэргүй хүний хийсэн юмыг одоо шууд хуулбарлаад copy paste хийх гэсэн үг биш юм аа. За тэгээд энэ хоёр дахь вебсайт байгаа goparaphrase.com гэдэг. Энэ бол эхнийхтэй адилхан одоо вебсайт гэхдээ чанарын хувьд бол арай гүрцгүй юм байлээ. Тэгэхээр эхнийх нь бол хамгийн сайн чанартай юм вебсайт байгаа. За тэгэхээр өнөөдрийн энэ богино хэмжээний одоо зөвлөгөө та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. За манай пэйж хуудсанд нэгдэх боломжтой ALS English уламжлалт аргаас татгалзъя гэсэн вебсайт Facebook одоо пэйж байгаа. Түүнд нэгдээд бидний цаашдаа одоо зөвлөгөөг сонсох боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.